9 одод ноёрхогч биеийн урлаг 15 дугаар бүлэг. Тэнгэрийг хуваагч. Үгүй ээ. 7 дугаар хунтайжийн өрөвдөлтөй орилох дуу уран зохиолын танхимаар цоритв. Хүн бүрийн зүрх хүчтэй цохилж байлаа. Лунгчэн үнэхээр бослог гаргахаар шийдэ юу? Гэвч хүн бүрийг гайхшруулсан зүйл нь Лунгчэний гар хунтайжийн нүүрний өмнөхөн зогссон явдал байв. 7 дугаар хунтайж айсандаа нүдээ хэдийнэ тас анаад байсан ч хэсэг хугацаанд ямар нэгэн өвдөлт мэдрэгдээгүйд аажмаар нүдээ нээж үзв. Лунгчэн гартаа хаш пайз барьчихсан үл ялэг инээмсэглэж байхыг тэр харлаа. Саяхан өхлийн бурхан шиг харагдаж байсан тэр залуу одоо огт өөр хүн болсон мэт байв. 7 дугаар хунтайж минь сайн хардаа. Энэ бол алхимчийн үнэмлэх байна. Одоо хэлдэ би таны өмнө өвдөг сөгдөг шаардлагатай юу? 7 дугаар хунтайж хэдийнэ өгтлээ айчсан байсан тул тэрхүү пайз нь хуурамч эсгийг шалгах тэнхэлж байсангүй. Үгүй огт хэрэггүй. Хунтайж Лунгчэн рүү айсан нүдээр ширтэнэ. Тэрээр Лунгчэний хязгааргүй алах хүслийг мэдрэх үедээ үхлийн айцыг биеэрээ амссан юм. Түүн шиг эрх дураараа хунтайжийн хувьд өмдөндөө шийчгээгүй л их юм байлаа. Ойлгосонд баярлалаа 7 дугаар хунтайж минь. Лунгчэн инээмсэглэв. Дээрэнгүй зантай бацаануудыг номхруулахын тулд тэднийг баг зэрэг айлгахад л хангалттай байдаг. Хэдийгээр алхимчийн үнэмлэхтэй байлаач эзэнт гүрний хунтайжид ийм бүдүүлэг хандаж зүрхлэх хүн ховор. Эцсийн эцэст энэ бол Phoenix Cry эзэнт гүрний нийслэл шүү дээ. Би таныг басхыг. Лунгчэн гараа аажмаар сунгав. Хунтайж айсандаа газар суугаад өчгсөн байсан юм. Ингэж айж сандарсан хунтайж эхлээд яахаа мэдэхгүй байснаа сандарсаар Лунгчэний сунгасан гараас атгав. Юутайч тэр бол хааны хунтайж. Хэрв Лунгчэн үнэхээр хунтайжийг өөртөө өстэй болгочихвол энэ нь Жовяяны заасан замаар явж байгаа хэрэг болно. Хэдийгээр Лунгчэн үүнд санаа зовхгүй байсан ч бусдын гар хөл болох нь тийм ч таатай биш байв. Одоо түүний хийж буй үйлдэл нь хунтайжид нүүр бардан буцах замыг нь зааж өгч байгаа хэрэг байлаа. 7 дугаар хунтайж дөнгөж 15-тай. Бие тоосон боловч амьдралын туршлагагүй нэгэн. Лунгчэний нэг айлгаж нэг аргадах тактикт тэр бүр мөсөн төрөлдөж орхив. Тэрээр боссныхаа дараа юу хийхээч мэдсэнгүй. 7 дугаар хунтайж минь та бидэнтэй хамт сумаар байна уу гэж Лунгчэн асуув. Үгүй надаа хийх ажил байна. Би ингээ явъя да. Ингэж хэлээд хунтайж яаран эргэж одов. Гэвч танхимаас гармагцаа түүний хөлн салгалж хүчгүй болж байгаагаа тэр мэдэрлээ. Одоо түүний зүрх сэтгэлд Лунгчэн гэдэг хүнээс айх асар том айдас бий болжээ. Тэрхүү 50 хэрнээ өхөл зөгөнсөн инээмсэглэл нь түүний амь нас бүхэлдээ Лунгчэний гарт байгаа мэт мэдрэмжийг төрүүлсэн юм. Хунтайжийг явсныг хараад Лунгчэн өмнө нь түн рүү дайрсан язгууртан залуус руу эргэж харав. Жовяяныг тийм өрөвдөлтэй байдалд ортолон зодуулсныг харсны дараа тэд бүгд айсандаа хөшиж орхисон байлаа. Лунгчэнийг өөрсөд рүү нь хармагц тэдний царай хувирч ухарч эхлэв. Лунгчэн тийм хүмүүстэй орооцолдож цаг гарцдахыг хүссэнгүй. Хэдийгээр тэд өмнө нь Лунгчэнийг дээрлэгддэг байсан ч одоо тэрээр тэдэнтэй нэг төвшний хүн биш болжээ. Тиймээс түүний доторх хорсол уур хилэнч өмнөгшгөө хүчтэй байхаа болсон байв. Тэрээр амьсгал нь улам бүр суларч буй Жовяян руу аажмаар алхаж очив. Жовяяны нүдний гэрэл бөхөж хидийд ч өхөж мэдхээр харагдана. Лунгчэн чи түүнийг алж болохгүй. Түүнийг алхимчдын холбоо руу явуулъя. Тэд түүнийг эмчилж чадна гэж шифэн зөвлөв. Эцсийн эцэст энэ газар бол тулааны талбар биш. Харин хувийн зодон бөгөөд хэрв хүн өхвөл Лунгчэн шийтгэлээс цугтаж чадахгүй. Танаа зовлтгүй. Хар л да. Түүний хөмсгөн сэгсгэр өвс шиг духан баргал цөмөрчгөж түн шиг өчүүхэн хүн тийм амархан өхгүй. Царай нь одоо хүртэл ягаарад байгаа үсттэй гэж Лунгчэн хэлв. Тарган юу болон бусд нь хэлэх үггүй болов. Жовяян уг нь нилээд царайлаг залуу байсан ч Лунгчэний дүрслэл тэс өөр байлаа. Тэрхүү өөрчлөлтүүд нь Лунгчэнийг түүнийг газарт хүчтэй савснаас болсон юм. Царай нь ягаарад байгаа гэдэг нь тэр өөрийнхөө цуснд хахаж байгаагаас болсон хэрэг. Тийм ээ. Ягаан байсан ч тэр нь бараг л хөх ягаан өнгө байлаа. Энэ нь эрүүл хүний ягаан царайнаас тэс өөр байв. Тэрээр нүмергнийхээ дотор талаас нэгэн эм гаргаж ирээд Жовяяны аманд хийв. Лунгчэн Жовяны нүрлүү 2 удаа алгадаж эмийг хоолойроо нь орууллаа. Хэдийгээр Лунгчэн Жовяяныг туйлаас үзэн яддагч тэрээр хэрхэн зөв ажиллахаа мэдэж байв. Тэр түүнийг хүнд шархтлуулсан нь үнэн ч өгөхийг нь зөвшөөрөхгүй. Түүний өөрийн гараар найруулсан юм нь Жовяны дотор эрхтнүүдийг хамгаалах болно. Харин гаднах шарх нь Жов гэр бүлийн асуудал. Лунгчэнд зөвхөн түүнийг өхүүлэхгүй байх л хэрэгтэй байлаа. Та нар хэрвээ Жовяяныг өхүүлэхийг хүсэхгүй байгаа бол хурдан түүнийг авч яв гэж Лунгчэн сандран зогсож байгаа язгууртан залууст хүйтнэр хэлв.
Тэд сая л ухаан орж Жоу Явьяныг ширээн дээр болгоомжтой өргөж тавиад аваад явлаа. Мөн хан налан ухаан алдсан Вангманийг ч цуг аваад гарцгаав. Чи нааша ирж шалан дээрх цусыг цэвэрл. Лунгчэн өөр хідэн язгууртан залуус руу заав. Эдгээр хүмүүс өмнө нь Лунгчэнийг байнга шоолдог байсан юм. Хэдийгээр Лунгчэн тэднийг зодохоор төлөвлөөгүй ч тэднэр ажил хийлгэх нь түүний уур хилэнг баг зэрэг намжааж байв. Лунгчэний заасан хүмүүс бүгд өөрийн ирэхгүй чичирч байлаа. Тэд ямар ч чимээ гаргаж зүрхлэлгүй бүх зүйлийг маш хичээнгүй цэвэрлэж эхлэв. Тэд удалгүй шал цэвэрхэн болж бүр Вангманы шүднүүдийг хүртэл бүгдийг нь олж цуглуулжээ. Лунгчэний төсөөлөөгүй зүйл нь өнөөх хөгшин багш цэвэрлэгээ дуусснаас хойш 1 цагийн дараа л орж ирсэн явдал байв. Багш Лунгчэн рүү хэсэг зур гайхсан байдалтай харж байснаа хичээлээ эхлүүлв. Лунгчэн дотроо хараал тавив. Тэр хөгшин новш Жоу Явьянаас мөнгө авсан байж таараа. Үгүй бол тэр ингэж их хоцрох учиргүй. Тэрээр өмнө нь бүх эрдэмтдийг дотроо сайн хүмүүс байдаг гэж боддог байсан ч тэр бодол нь өнөөдөр нуран унав. Хурдагдсан мэт санагдсан тул тэр хөгшин багшид байсан сайн сэтгэгдэл нь бүр мөсөн арилав. Уйтгартай хичээлийг төвчиж дуусгаад өдийн хоолоо эзний дараа тэд бүгд тулааны техникийн асар руу ярав. Тарган юу болон бусд нь явсангүй. Тэд Лунгчэний өгсөн эмийг уухаар гэртээ харахаар шийджээ. Өнөөдөр Лунгчэний хийсэн үйлдэл тэднийг цочирдуулсан ч нөгөө талаар тэдэнд өөрсдийнхөө ирээдүйд итгэх найдварыг өгсөн тул тэд хүлээж твчсэнгүй. Лунгчэн хит хитэн тулааны техникийн номыг үтсэн ч бүгд л хангалтгүй санагдав. Жирийн тулааны техникүүд Лунгчэний анхаарлыг татгаа болжээ. Тэрээр маш хурдан номнуудыг гүйлгэж харан 2 цагийн дотор 900 ном үзэж дуусгасан боловч ганцхан ч түүний сэтгэлд нэтсэнгүй. Тэдгээр номнуудыг яагаад үнгүй өгдөг нь ойлгомжтой байлаа. Тэд бүгд л хэрэггүй хог байв. Зарим нь дутууд улмаг эсвэл хитрхи төвхтэй хэрнээ тийм ч хүчтэй биш байлаа. Харин асрын 2 дугаар давхарт зөвхөн цус нэгтрах шатны маструуд л нэвтрэх хэрэгтэй байв. Ийм доод түвшний урлагууд Лунгчэнд нэмэр болохгүй байлаа. Хөдөлгөөний хувьд түүнд салхи хөөгч алхаа, тулаанд бухын сүнс байгаа. Энэ давхрын хамгийн сайн урлагууд ч эдгээрээс дээртгүй тул тэдгээрийг сурах нь цаг гарцдсан хэрэг байв. Лунгчэн санаа алдав. Тэрээр цаг үрхээ болоод явхаар шийдэж байтал гинэт түүний харц номын тавиурын доод буланд тусав. Бусад номын тавиурууд бүгд эмх зэгцтэй байсан ч энд хэдэн номнуудыг замбраагүй овоолсон байлаа. Тэдгээр нь мөн л тулааны урлагийн номнууд байсан ч зарим нь урагдсан, зарим нь дутуу байв. Товчхондоо тэдгээр нь хаягдл байсан ч шууд хаяхад харамсалтай санагдсан тул энэ буланд үлдээсэн байжээ. Тэрхүү овоолсон хог дундаас нэгэн хуудас Лунгчэний нүдэнд тусав. Тэрхүү амьтны арьсан хуудас маш их илэгдэж хуучирсан байсан ч Лунгчэн өөрийн хүчрхэг сүнсний хүчээр түүнээс маш эртний аура гарч байгааг мэдрв. Тэрээр хогон дундаас тэр хуудсыг гаргаж ирлээ. Түүнийг барих мөчөд зүрхэн чичирч байв. Магадгүй бусад хүмүүс энэ амьтны арьс юугаараа өөр болохыг мэдэхгүй байх. Гэвч тэрээр түүнээс аимшигтай хүч ялгарч байгааг тод мэдэрч байлаа. Хуудсан дээрх тэмдэгнүүд хэдийнэ баларч илэгдсэн байв. Энэ нь тоолж баршгүй олон жилийн хугацаанд хуучирсан нь илт байлаа. Лунгчэний таамаглаж байгаагаар энэ арьсны эзэн маш аимшигтай нэгэн байсан байж таараа. Үгүй бол ийм олон жилийн дараач ийм хүчтэй хүсэл зориг үлдэх учиргүй. Ийм аимшигтай зүйл хогтой цуг хэвтэж байсан нь үнэхээр итгэмээргүй байв. Лунгчэн яаран түүнийг судалж эхлэв. Тэнд ердөөл нэг бүдүүвч зураг байсан бөгөөд дээрх үгс нь маш эртний бөгөөд бүдэг балархаа байлаа. Тэнд 2 үг байв. Тэнгэрийг хуваагч. Ямар сүрлэг нэр вэ? Хитрхи бардам нэр биш гэж үү? Лунгчэн зураг руу хараад хөмсөг зангидав. Түүний харж чадсан зүйл бол тэнд 9 цэг байсан явдал юм. Тэдгээр 9 цэгийн хооронд үл мэдэгдэх зурааснууд байсан ч хитрхи хуучирсан тул энэ нь анхнаасаа ийм байсан уу? Эсвэл цаг хугацааны явцад үүссэн ан цав уу гэдгийг ялгахад хэцүү байлаа. Цаг дууслаа. Бүх язгууртан залгамжлагчид номнуудаа буцааж тавина уу? Яг энэ мөчид хүйтэн холоо сонсогдов. Хүн бүр санаа алдав. Цаг дэндүү хурдан өнгөрчээ. Тэдэнд сард ганцхан удаа л энд ирэх эрх олгодог байсан юм. Лунгчэн гартаа байгаа уранхай хуудсыг хараад үнээс салж чадсангүй. Түүний цаг маш үнэтэй байсан бөгөөд дахиад 1 сар хүлээж төвчихгүй байв. Бусдыг гарч явах үед Лунгчэн өнөөх хуудсыг гартаа барьсаар аажмаар алхав. Цус нэгтрах шатны мастер манаачийн царай хүтэрч байсан ч Лунгчэн түүнийг ам нээхээс өмнө төрүүлж ярив. Ах минь, би энэ урагдсан арьсан хуудсыг гэртээ аваачиж судлахыг хүсэж байна. Мөн үүнийг хүлээж авна уу? Түүнийг шууд татгалзах боломж олголгүй. Лунгчэн нэгэн эм гаргаж өглөө. Мастер манаач түүнийг загнахаар зэхэж байснаа өнөөх эмийг харамгцаа зог тосов. Тэрээр эмийг авч үзээд энэ нь цус нэгтруулах эм болохыг мэдээд маш их гайхав.
Энэ нь яг л түүн шиг цус нэгтрах шатны бясалгагчид хэрэгтэй зүйл байлаа. Хамгийн гол нь энэ бол дунд зэрэглэлийн цус нэгтруулах эм байсан юм. Энэ нь жирийн эмнээс хэдэн 10 дахин илүү үнэтэй. Цус нэгтрах шатны бясалгагчид өөрсдийн цусыг илүү хүчрхэг болгож, бие махбодоо бэхжүүлэхийн тулд тэнгэр газрын сүнслэгийг ашиглах шаардлагатай байдаг. Харин энэ эм нь тэрхүү үйл явцыг хэд дахин хурдсагдаг бөгөөд дор хаяж хагас жилийн хөдөлмөрийг хэмнэх байлаа. Мастер Маначийн царай хувирч эцэст нь тэрээр энэхүү эмийн уруу таталтыг тисэж чадсангүй. Санж яваарай, би юу ч хараагүй шүү. Лончен түүний юу хэлэх гэж байгааг ойлгохгүй байна гэж үү? Хэрв баригдвал тэр өөрөө ямар ч буруугүй. Харин Лонченыг хулгай хийсэн гэж буруутгах болно. Лончен үүнийг зөвшөөрөв. Лонченыг арьсан хуудасаа аваад гарсны дараа мастер Манач гартаа байгаа эмийг анхааралтай ажиглав. Түүнд ийм эрдэнэ байгаа гэж хэн санах билээ? Би түүний тухай илүү ихийг олж мэдэх хэрэгтэй. Ингэж хэлээд Манач асрын гүн рүү алга болов. Лончен шууд гэрлүүгээ явлаа. Тэрээр цус нэгтруулах эмийг гаргаж өгөхдөө ямар нэгэн шалгалтаас айгаагүй юм. Одоогийн байдлаар тэрээр өөрийгөө их багш Юнцитэй ойр дотно алхимч гэдгээ бусдад мэдрүүлэх хэрэгтэй байлаа. Энэ нь магадгүй цаашдын асуудлаас сэргийлж магадгүй. Ингэснээр тэрээр өөрийн үл мэдэгдэх дайсанда Лончен би өмнөх би биш болсон шүү гэсэн дохио өгч байгаа хэрэг байв. Хэрв тэд дахиж жарааханууд явуулж өөрийг нь оролдох юм бол үр дагаврыг нь бодох хэрэгтэй болно. Тэрээр харих замдаа хөшигний цаана хэн байгааг тасралтгүй бодож явлаа. Гэтэл нэг мэтгэд тэр нэгэн жижиг нарийн гудамж руу орчихсон байв. Гинэт дээрээс нь асар том тор буун ирж Лонченыг хариу үйлдэл үзүүлж амжихаас өмнө түүний бүхэлд нь ороож тэрээр хаа нэгтээ чирэгдэн отов.